Байцгаана уу? Энэ удаад бид параметрын байршлыг хэрхэн үүсгэх талаар авч үзнэ. Үүний тулд параметрал эсрэг ороод параметралын байршил. За би энд чинь гадаад агуулгыг үүсгэсэн байна. За одоо тухайн хүн маань гадаад агуулга, дотоод агуулга гэсэн хоёр агуулгатай гэж авч үзье. За тэгвэл хэдүүлээ дотоод агуулгыг үүсгэе 112 кодтай. Байршлын нэр нь дотоод агуулга. Хариуцсан ажилтан нь төрч гэдэг. За энэ дээр хаягийг бичнэ, бичсний дугаарыг бичнэ. За энд мэйл хаягийг бичнэ. За ингэснээр одоо тухайн агуулгын зайлшгүй байх нөөц нь багассан тохиолдолд одоо уг дөрж гэдэг ажилтнанд одоо мессежээр юм уу, мэйл хаягаар одоо энэ агуулгын зайлшгүй байх нөөц нь багассан тухай одоо мэдээ системээс автоматар одоо илгээгдэх юм аа. За одоо ингэсэн бол шинээр ингээд шинэ байршил үүсгэлээ. Гэх мэтчлэн одоо гадаад агуулга, дотоод агуулга, сонгойрхон дүүргийн агуулга, жинхэнэ дээд дүүргийн агуулга гэдэг одоо агуулгын байршлуудыг нэмж үүсгэж болох нэ. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа.